Монгол эр хүн та өөрийгөө босго. Өөрийгөө ял. Өнөөдөр та өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээ. Монгол ирчүүдтэй зориулан танилцуулж буй урмын ялгаа нэвтрүүлэг. Алхан бүрдчин урам өгнө. Гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр суугаад харуулсан сонсож байгаа эрхэм сонсогч танд энэ өдрийн мэндийг хүргье. Гэр бүлийн радио 104.5-аас Монгол ирчүүдэд урамшуулн зоригжуулж илүү ирч хүчтэй, илүү өөдрөг, илүү зоригтой болоход нь дэм болох зорилготой урмын алхам нэвтрүүлгийн цоошинхийн дугаарыг хүргэхэд бэлэн болсон байна. За урмын алхам нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг гэр бүлийн радиогийн сэтгүүлч, гэр бүл судлаач Амарсан намны би танд хөтлөн хүргэнэ. За урмын алхам нэвтрүүлгийг та гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудасаар лайв стримээр үзэх боломжтой. За мөн гэр бүлийн радио 104.5 84.5 радио сувгаар хүлээн авч сонсох боломжтой. За гэр бүл судлаач энэ Амарснаа гэсэн пэйж хуудсан дээр бас лайв стрим маань давхар хүрж байгаа гэдгийг дуулгахад таатай байна. За өнөөдөр Монгол ирчүүдээ тайван байлгах, амар тайван байлгах нэгэн чухал сэдвийг хөндөх болно. Тэгэд эр хүний амар тайван байдал гэдэг бол энэ нийгэмдэр үнэхээр их дутчихин л да. Замын хөдөлгөөн дээр жолоо бариа явсан ч гэр бүлийн харилцаан дээр эхнэр хүн уурлаад бухимдаад хүүхдүүд уур стресс хөдлөгсөн ч гэл ямар ч тохиолдолд нөгөө эрчүүдийн тайван байдлаар ханддаг сэтгэл зүйн нөхцөл байдал эрчүүдийн хувьд ингээд гээгтчихэд байна. Зарим талтаа штэ. Үүний эсрэг тайван байж чаддаг маш олон эрчүүд байгаа. Тэгэхээр тайван эрчүүдийг бүгдээрээ хамтдаа өнөөдөр бүтээцгээе. Тэгээд өнөөдөр эрчүүдийг тайван бус байхад хүргээд байгаа шалтгаан, нөхцөл байдал, бидэнд ирсэн кейс түүхүүд, за дээрэс нь яг эр хүнийг тайван байлгах энэ нөхцөл байдал, тайван байдаг нөхцөл байдлыг та яг өөрийнхөө амьдралын жишээ түүх нөхцөл байдлаас улбаалаад бас өнөөдрийн дугаарыг хамтран бүтээгээрэй гэж урьж байна. Тэгээд эфирийн шууд утас 9986 104.5 дээр холбогдоод хамт ярилцж болно. За мөн лайв стримийн доор коммент хэсэгт нь та сэтгэл хэлбэрээр өөрийнхөө үзэл бодол, ярих хэлэх зүйлийг үлдээгээрэй гэж хүсэж байна. 50 эрчүүд Монгол улсад дутж байгаа учраас 50 эрчүүдийг илүү сайхан бүтээцгээе. Нөгөө талдаа амар тайван байж чаддаг тэдгээр эрчүүдийг хэдүүлээ сайхан меншн хийгээд миний хань, миний аав, миний дүү үнэхээр тайван байж чаддаг шүү. Энэ амар тайван байдал чинь надад сэтгэл зүйн хувьд үнэхээр таатай мэдрэмжийг өгдөг шүү гэд лайв стримийн доор амар тайван байдаг тэдгээр эрчүүдийг бас меншн хийж давлгаалаарай гэж урьж байна. За нөгөө талдаа өнөөдөр эр хүнийг амар тайван эр хүн гэхээр хүмүүс заримдаа буруу тодорхойлох гэдэг. Зарим хүмүүс тайван хүнийг зориггүй хүн гэж хэлдэг, сул дорой хүн гэж хэлдэг, дуугүй хүн гэж андуурдаг. Гэтэл яг үнэн хэрэгтэй юу байдаг вэ гэхээр тайван хүн бол амар тайван байдал бол, амар тайван зан чанар бол сул дорой хүний шинж биш ээ. Харин өөрийгөө удирдах чаддаг хүний шинж гэж би хувьдаа боддог. Өөрийгөө удирдах чаддаг хүн амар тайван байж чаддаг. Амьдралын ямар ч ширүүн хүчтэй асуудал маргаан харилцаанд үүсэн шүү дээ. Ажил дээр ч үүсэн, найз нөхдөд харилцаанд үүсэн, гэр бүлийн харилцаанд үүсэн, тэр битгэл хүүхдтэйгээ харилцаанд хүртэл уурсах тохиолдол хүн болгонд их бага ямар нэг хэмжээгээр байдаг. Гэхдээ энэ бүх тохиолдлуудад тайван бус байдлаар биш. Тайван тогтож сууж агаад тэр асуудал дээр тулгуурлаж шийдвэр гаргах, тэр асуудлыг илүү нухацтайгаар хөндөх гэдэг энэ нөхцөл байдал ч өөрөө чухал байдаг. Жинхэнэ эр хүн гэдэг бол амьдралд үүссэн ямар ч асуудлын шуургыг зогсоож чаддагтай биш. Харин шуурган дунд тайван байж чаддагтаа миний хань үнэхээр амар тайван байдлыг надад мэдрүүллээ гэдэг энэ нөхцөл байдлыг үүсгэдэг. Тэгэхээр яг энэ нөхцөл байдлын хүрээнд таны эр нөхөр, таны аав, таны ах, таны дүү, магадгүй таны хүү яг хэр амар тайван бэ? Энэ талтай холбоотой та өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээрэй. Эр хүнийг одоо ямар байвал та тайван эр хүн гэж хэлдэг вэ, боддог вэ? За нөгөө талдаа эрчүүдийг тайван бус байхад хүргээд байгаа ямар шалтгаанууд байна гэж эрчүүд маань бас үзэж байна. За нөгөө талдаа стресстэй үед тайван байхын тулд та ямар одоо зүйлийг амьдралдаа хэрэгжүүлдэг вэ, хийдэг вэ? Энэ гурван асуултанд бүхий л одоо сонсогчд маань
лайвыг үзэж байгаа үзэгчд маань бас хариулаарай. Нөгөө талдаа өнөөдрийн лайв стримийг сайхан шеэр хийгээд үзээрэй. Амар тайван эрчүүдийг, амар тайван байдлыг бий болгодог тэдгээр эрчүүдийг хэдүүлээ сайхан олшруулъя. Магадгүй амар тайван биш хүмүүсийг амар тайван байх тэр өнцөг рүү хэдүүлээ эргүүлцгээе. Амар тайван хүн гэж хэн бэ? Магадгүй тайван хүн гэдэг бол одоо ууралдаггүй хүнийг огт хилдэггүй, асуудалгүй хүнийг огт хилдэггүй, магадгүй өвддөггүй хүнийг хилдэггүй. Харин уур хүрсэн ч, асуудал гарсан ч, өвдсөн ч, ямар ч одоо рисктэй зүйлтэй тулсан ч гэсэн сандарч түүнээсээ болоод бусдыг буруудадаг. За нөгөө талдаа уур бухимдлаар бүх зүйлийг одоо нураадаг тийм хүнийг хилдэггүй. Харин шийдлийг хайдаг. Түүний дэргэд байгаа хүмүүс амар тайван бус давлгаа ирэхэд айдаггүй. Харин ч тайван байж чаддаг. Итгэлтэй байж чаддаг. Эхнэр хүүхдээ магадгүй тайван унтуулж чаддаг. Эхнэр нь сэтгэлээ нээгээд онгойлгоо түүнтэй чөлөөтэй ярьж чаддаг. Одоо зарим тохиолдолд одоо зөвлөгөөний түүх нөхцөл байдлуудаас ингээд анзаарч яхад яадаг вэ гэхээр нөхрийнхөө өдөөс ерөөсөө юм хэлж чадхаа байдсан эмэгтэйчүүд байдаг. Нэг юм хэлэхээр л тар гээл өдөөс нь нөгөө тайван бус байдлыг давалгаалуулдаг. Түүнээс нь үүдээд юу өсдөг вэ гэхээр за энэ хүнтэй ярьж ирснаас ярихгүй байсан дээрээ гэд. Нөгөө эхнэр нь сэтгэл дотроо бууглаад магадгүй түүнтэй ярилцаж чадахгүй байх нөхцөл байдлыг үүсгдэг ийм тохиолдлууд байдаг. Тэгэхээр амар тайван эр хүн гэдэг бол өнөөгийн нийгэмд үнэхээр их чухал байна. Та нар өглөө болгон замын хөдөлгөөнд оролцдог байх. Өглөө болгон л одоо замын хөдөлгөөнөөс их бага ямар нэг хэмжээгээр стрессийг авдаг байх. Замдаар жолоо орж байгаа эрчүүдээс үүдэлтэйгээр маш олон одоо осол аваар нөхцөл байдлууд үүсдэг шин. Тэгэхээр энэ бүх нөхцөл байдлууд ч өөрөө юунаас үүдэн гарч ийн гэхээр нөгөө нэг тайван бус байдлаас. Би явна гэсэн, өөрийгөө бодсон, өөрийнх нь зөв гэж бусдыг буруутгасан энэ нөхцөл байдлуудаас үүддэг. Тэгэхээр бидэнд ирсэн нэг бодит түүх байгаа л да. Энэ түүхийг одоо сонсогч танд, үзэгч танд би яг одоо хуваалцъя. Ямар түүх вэ гэхээр ингэж бичсэн байна. Манай аав их тайван хүн байсан. Нэг удаа манай гэрт маш том асуудал гарсан. Манайхан бүгд сандарч бухимдаж байсан. Харин аав маань тэр үед эхлээд тайван хүн л зөв шийдвэр гаргадаг гэсэн ганцхан өгүүлбэрийг хэлсэн. Одоо санахад тэр өдрийн асуудал биш. Харин аавын маань тайван занал надад их тод санагддаг да гэсэн нэгэн түүхийг нэгэн хүн ирүүлсэн. Тэгэхээр урмын алхаа нэвтрүүлэгт хаяглаж түүх ирүүлдэг бүхий л хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд урмын алхаа нэвтрүүлгийн хамгийн гол зорилго бол яг ийм өнцгөр, ийм нөхцөл байдлаар ханаасаа болж байгаа, хийж байгаа тэр сайн сайхан талыг нь олж хараад магтаал урамшууллаар дамжуулаад Монгол эрчүүдийг илүү урам зоригтой, илүү өөдрөг, илүү бүтээлч байх энэ нөхцөл байдалд нь дэм болох, дөрөө болох зорилготой шүү. Тэгээд урмын алхаа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг та бас хамтран бүтээж таны амьдралын дотны бүсд байдаг эрчүүдийн дан ганц аав, ах, эгч, хань гэлтгүү найзууд ч гэсэн байдаг шүү дээ. Маш тайван, дөлгөөн, тийм зантай найзууд байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийн жишээ түүхээс сайхан хуваалцаж, тэр хүмүүсийн жишээ түүхийг яг одоо Гэр бүлийн радио 104.5-ын эфирийн шууд утсаар холбогдож ярих боломжтой шүү. 9986 104.5 гэсэн эфирийн шууд утас таны өмнө нээлттэй байна. За нөгөө талаараа лайв стримийг үзэж байгаа үзэгчд маань бас лайв стримийн доор тайван байж чаддаг тэдгээр эрчүүдийг сайхан урамшуулад меншн хийгээд өнөөдрийн дугаарыг хамтран бүтээгээсэй гэж хүсэж байна. Би та нараас лайк майк бол гуйхгүй. Зүгээр шеэр хийгээд яг тэр одоо нөгөө шеэр хийчихээр профайл дээр харагдаад байдаг шүү дээ. Тийм байдлаар битгий шеэр. Магадгүй өөрийнхөө дотны бүсд байдаг тэдгээр эрчүүдэд тайван байдлыг үүсгэх гэж байгаа бол та мессеж хэлбэрээр шеэрлж болдог шүү дээ, тийм. Тиймэрхүү хэлбэрээр шеэрлээд тэдгээр эрчүүдэд яг хүргээрээ. Тэгээд эр хүний амар тайван байдал гэдэг бол үнэхээр их чухал. Амар тайван байдал нь алдагдсан, сэтгэл зүйн хувьд маш хэцүү болсон ийм эрчүүдийн хувьд яадаг вэ гэхээр бүх зүйл дээр нөгөө нэг ассан, дүрлэлсэн байдлаар ханддаг. Тэгэхээр би одоо яг танд эрчүүд яагаад одоо амар тайван бус байдалтай байгаад байдаг вэ? Амар тайвнаа алддаг вэ? Энэ талтай холбоотой 10 ноцтой гэж хэлж болохоор 10 эрчүүдийг одоо амар тайван бус байхад хүргэдэг 10 шалтгааныг довчхон зөвлөмжтэй хамт хүргэе. За нэгдүгээрт эрчүүдийн одоо амар тайван бус байлгахад хүргэдэг нэг томоохон шалтгаан
судлаач хүний зүгээс юу гэж харж явдаг вэ гэхээр санхүүгийн асуудал. Санхүүгийн дарамт. Өнөө өглөөхөн би эмнэлэг дээр үзүүлээл нөгөө цэргийн көсөвтөд үзүүлээл явж илаа л да. Тэгээд тэнцээ сууж байгаа хажууд ярьж байгаа нэг хоёр ирээ яриаг ингээд хальт сонслоо. Би ингээд ерөөсөө зээл гэхээр л ерөөсөө өстэй тулгаа арзаадаг. Ерөөсөө өмнө зээл авдаггүй хүн байсан. За гэтэл саяхан нэг зээл авцсан чинь одоо хүнд нь алуулж байна. Гэл нэг яриа хөрөг үүсгэж илээ. Тэгэхээр ирчүүдийн хувьд санхүүгийн дарамтанд орох нөхцөл байдал бол яхаарахгүй амьдралын зарим нэг мөчлгүүдэд бийждэг. Яагаад вэ гэхээр эхнэр нь хүүхдээ гэртээ хараад сууж байгаа нөхцөлд эр хүн санхүүгийнхаа асуудлыг бүрэн шийдвэрлээд эхнэр нь хүүхдээ хараад ажил орлогогүй байх нөхцөл байдал амьдралын шатуудад үүсдэг шүү дээ. Тэгтэл яг энэ үед нөгөө эрчүүдийн хувьд энэ нөхцөл байдал дээр би гэр бүлээ авч явах хэрэгтэй гэсэн хариуцлагыг өөр дээр одоо маш хатуугаар үүрдэг. За зарим тохиолдолд нөгөө өөрөөс нь шалтгааллахгүйгээр орлого нь буурдаг, үр зээл нь нэмэгддэг. Одоо Монголын нөхцөлд бол нөгөө аппликейшны зээлүүд мэйлүүд гэл маш их зээл өрийн дарамтанд өрийн сүлжээнд орсон ийм нөхцлүүд байдлууд байна шүү дээ. Тэгэл нөгөө докторгүй орлого магадгүй зарим тохиолдолд нөгөө ажилласаа гин таалагдах гэл маш олон нөхцөл байдлууд байгаа. Энэнтэй холбоотойгоор нөгөө сэтгэл санааны дүгшүүр, уур уцаар элбэг болох нь их байдаг. Нөгөө нэг амар тайван бус байдал руу довтолдог нэг гол шалтгаан бол Монголын нөхцөлд бол эрчүүдийн хувьд санхүүгийн дарамт байна гэж судлаач хүнийхээ зүгээс харж явдаг. За нөгөө талаараа энэ санхүүгийн дарамтыг бид нэр яаж одоо туулах вэ? Хүн болгонд л ийм дарамт үүсгэр шүү дээ. Одоо авч байгаа цалин, инфляцийн өсөлт энэ бүхнээс харахад хүн болгонд л их бага ямар нэг хэмжээгээр одоо санхүүгийн дарамт үүрэх нь бол одоо тодорхой байна. Тэгвэл энэ дээр хүргэх зөвлөмж нь юу вэ гэхээр санхүүгийн асуудлаа их бодлого төлөвлөгөөтэй бай. Санхүүгийн асуудлаа болж игэл одоо ганцаараа өөрөө энийг би ганцаараа шийдэе гэж ярих хэрэггүй. Би ийм үр хийх гэдэг тавих гэдэг энийг би ганцаараа шийднэ. Эхнэрт хэлэх шаардлагагүй. Энийг олохын тулд магадгүй би бэтэй байд үзье л та. Магадгүй би нэг оролдлого хийгээд үзье л та. Гэж жагаад бүр нөгөө нэг ачаан дээр ачаан нэмсэн ирчүүд байдаг аахгүй. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн тулд хантайгаа нээлттэй ярилцаа. Энэ үрийг тавих уу яах вэ? Энэ санхүүгийн нөхцөл байдлыг хоёлаа яаж шийдэх вэ гэдэг тал дээр илүү нухацтай, илүү тайван байдлаар эхнэртэйгээ ярилцах нь өөрөө зүгээр байдаг шүү. Ганцаараа энэ нөхцөл байдал дээр түнтэгнээл, уурлаал, дарамттай байдлаар хандаад байвал, харилцаад байвал эхнэр чинь яг ямар байгааг ойлгохгүй. Нөгөө талдаа энэ ойлгомжгүй нөхцөл байдал чинь эргээд л нөгөө нэг эхнэртэй чинь хантай ч харилцаанд том асуудлыг үүсгэдэг. Тэгэхээр болж игэл нээлттэйгээр сайхан ярилцаа. Яг санхүүгийн нөхцөл байдлаа би эдэн төгрөгөл олох гээд байна. Санхүүгийн зардлууд нь ийм байгаад байна. Өргүү зардлуудаа таны л та. Хэрэггүй зардлаа ерөөсө болчих. Одоо нөгөө тансаг хэрэглээ. Магадгүй зарим тохиолдолд нөгөө нэг амралт зугаалга тэмдэглэх ёстой баяр ёслолыг тэмдэглэхгүй байсан ч яах вэ те. Энэ мэтлэн байдлаар таналтуудыг хийгээд хантайгаа илэн далангуу ярилцаад сарынхаа одоо орлого зарлага жижиг нөхцөл байдлуудыг бүгднгийн цаасан дээр жагсааж өчөж жагаад хэрэггүйгийн танаад хэрэгтэйг нь авч үлдээд илүү одоо хуримтлал үүсгэх, илүү орлого олох энэ нөхцөл байдлуудыг бодтойгоор сөвөгчлөх нь өөрөө чухлаа. Тэгээ мэдээж эмэгтэйчүүдийн хувьд бол аль болох нөхрөө санхүүгийн дарамтанд оруулахгүй хичээгээд гэртээ хүүхдээ хараа сууж исэн ч гэсэн эмэгтэйчүүд зүгээр суудаггүй шүү дээ. Нэг юм ойдог, хатгадаг, магадгүй нэг зараа бараа захиалдаг, тэрийг жоохон мөнгө нэмээд зардгаас өгсүүлэл ингээл нэг онлайн шопингоос өгсүүлэл эмэгтэйчүүд бол чадлаараа л дэм болохыг хичээдэг. Тэгэхээр ганцаараа санхүүгийн асуудлаа үүрнэ гэж битгий бодоо, битгий зүтгээ. Энэ санхүүгийн дарамт таны сэтгэл зүйд маш их амар том бас байдлыг үлдээн. За тэгэл нөгөө эрчүүдийн дунд байдаг нэг яриа байдаг шүү дээ. Сургууль дээрх нөгөө нэг санхүүгийн татаасууд. Гэхдээ би нөгөө хүүхдийнхээ асуудалд илүү их оролцдог учраас яагаад өнөөдөр бид нэр хүүхдээсээ мөнгө татаж болохгүй юм бэ? Мөнгө харамлж болохгүй юм бэ? Сургууль дээр болдог тэр номны мөнгнөөс эхлүүлээл анги засварын хуримтлалын мөнгө гэж сургууль дээр ч зөндөө болдог шүү дээ. Эн чин эцэст одоо юу гэдэг вэ? Таны халааснаас танд нэг илүү мөнгө байгаа учраас тэр харагдаад тэрийг татах гээд байгаа биш шүү дээ. Таныг хүүхдийг тэр сургуулийн орчинд адаглаад л нэг 0 руу гүгээд ороход 0-ын цаасанд бэлэн баг. Энэ нөхцөл байдлуудыг хангах үүднээс л
сургуулаас нөгөө хуримтлалын мөнгө зарим зүйлүүдийг ингээд татдаг. Тэгэхээр энэ бүх нөхцөл байдлуудыг нөгөө сургуулиас мөнгө татах гэдэг яриан дээрээс ахуулаад өстэй толгойн ар заагаал мөнгө олох гэж ядж хахад бас нэг ингээд татаад байна гэдэг стресс бүхэн талаас өсвөлэл ингээд юмнуудыг үүсгдэг. Тэгэхээр болж игэл санхүүгийн дарамттай холбоотой бүхий л асуудал нөхцөл байдлуудыг нийн үгүй илэн далангүй ярилцаад энийг шийдэх нь өөрөө чухал шүү гэдэг зөвлөмжийг хүргэе. За хоёр дахь эрэгтэйчүүдийг эр хүнийг одоо амар тайван бус байхад хүргэдэг хоёр дахь шалтгаан нь юу вэ гэхээр шүү дээ. Эрэгтэй хүн бүхнийг дотроо хадгалдаг. Бүхнийг дотроо хадгалцдаг аахгүй. Би тисэх ёстой. Би эр хүн юм чинь энийг илэрхийлээд яах вэ? Магадгүй нөгөө нэг айдастай мэдрэмж, гомдолтой мэдрэмж, бухимдал энэ бүх нөхцөл байдлыг дотроо хадгалаад эцэстээ нэг тесрэхээр маш томоор тесэрч нөгөө нэг өчүүхэн зүйл дээр тогтж исэн нөхцөл байдал нь эргээд л нөгөө нэг маш том уур болж хуримтлагдаад дэлбэрдэг. Тэгэхээр болж игэл тэр бүхнийг одоо дотроо ингээд хадгалаад бити байгаа дээ. Адаглаад л их нэртэйгээ сайхан ярилцсан. Би үнэхээр айж байна. Би энэ зүйлүүдээс болоод бухимдж байна. Энэ зүйл миний санааг зовоож байна. Би чамдаа илэрхийлмээр байна. Ярмаар байна. Тэгэхгүй бол би хизээ нэгэн цагт арай хүчтэйгээр дэлбэрэх гээд байна. Намайг ойлгооч. Надтай сайхан сэтгэлийн маань хуваалцаад сайхан сонсоод өгөөч. Би энийг л чамаас хүсэж. Надад зөвлөгөө хэрэггүй. Би зүгээр энийг илэрхийлмээр байна. Гэд их нэртэйгээ магадгүй уйлаад чамаагүй сайхан ярилцаад үзээрэй. Энэ бүхэн бол илүү их чухал шүү. Магадгүй дотроо хадгалдаг эрчүүдэд хандаж хэлэх миний зөвлөмж нь юу вэ гэхээр итгэдэг хүнтэйгээ. Итгэдэг хүн гэхээр би нэг л хүнийг хэлэх байна. Ээж аавтайгаа хантайгаа ярилцаад үзсэн. Мэдрэмжээ нуух биш, зөвөр илэрхийлж сур. Тусламж хэрэгтэй үед зөвлөгөө авахаас битгий ич. Ээжээсээ зөвлөгөө ав, эхнэрээсээ зөвлөгөө ав, ааваасаа зөвлөгөө ав. Ингиж хандснараа та сул дорой ирэх хүн болчихгүй. Харин миний хань, миний хүү үнэхээр одоо ч гэсэн надаас тусламж авдаг. Би хүүдээ, би хандаа хэрэгтэй шүү гэдэг энэ чухал мэдрэмжийг өгч явдаг. Та бүхнийг хийж чадахгүй. Та яагаад вэ гэхээр нөгөө кинонд гардаг Супермен, Бэтмен, Спайдермен биш шүү дээ. Зарим тохиолдолд яг дотор байгаа зүйлээ нэг сайхан илэн талангүй ярилцаж сураа, илэрхийлж сураа. Энэ нөхцөл байдал чинь таныг удаан хугацаанд тайван байдлаа хадгалах, орших их хүндсэн юм шүү гэдгийг хэлье. Түр хугацаанд дэвцснээрээ дотроо хадгалснараа энэ бол нөгөө төв зүрийн л нөгөө нэг амар тайван байдлыг танд бий болгоо л яваад энэ төр зүр. Харин нээж өөрийгөө илчилснээр, өөрийгөө илэрхийлснээр энэ бол удаан хугацаанд оршин тогтнодог амар тайвныг танд үлдээдэг юм шүү гэдгийг маш сайн санаарай. За, хоёр зөвлөмжийг хүргэлээ. Санхүүгийн дарамт болон дотроо бүхнийг хадгалдаг тухай ярьлаа. За, үүнтэй холбоотой та бас ярьж хэлэх зүйлүүд байна уу? Яг одоо таныг урьж байна. Эфирийн шууд утас болох 9986 104.5 дээр яг одоо шуудаар холбогдоод ороод ир. Хэдүүлээ сайхан амар тайван ирчүүдийг бүтээе. Тайван эр хүнийг бий болгоё. Монголын нөхцөлд тайван эр хүн гэр бүлийн харилцаанд ч, найзын харилцаанд ч, ажлын байран дээр ч, замын хөдөлгөөн дээр ч, амьдралын бүхэл талбар дээр эр хүний тайван зан чанар, тайван мөн чанар үнэхээр хэрэгтэй байна. Энэ нөхцөл байдлыг хэдүүлээ хамтдаа бүтээе. Дан ганц би яриад энэ нэвтрүүлгийг үргэлжлүүлээд өндөрлчих биш. Харин сонсогч та, үзэгч та бас өөрийнхөө бодлоос жишээ түгээс харамгүй сайхан хуваалцаарай. Тэгээ нөгөө талдаа лайв стримийг зүгээр үзэх биш. Лайв стримийн доор таны аавын, таны дотны бүст байдаг ханийн ах нарын тэр тайван байдаг сайхан түүхүүд, тайван байдлыг мэдрүүлж исэн тэр сайхан түүхүүд жишээнүүдээс сайхан меншн хийгээд тэдгээр ирчүүдийг урамшуулаарай. Намайг юун дээр меншн хийчвэ гэж харсан чинь яг ийм лайв стримтэй нэвтрүүлгийн доор урмын алхаа гэдэг гоё нэвтрүүлгийн доор меншн хийгээд урамшуулсан байна гэдэг бол ямар гоё юм бэ? Намайг ингэж хардсан байж та гэж бодох, сэдэх, мэдрэх гоё мэдрэмжийг аавна. Илүү урам зоригтой, илүү амар тайван байдлыг танд мэдрүүлдэг тийм эр хүн байна. Тэгэхээр энэ бүх нөхцөл байдлыг сайхан өрдөөд өгөөрэй гэж хэлэх байна. За нөгөө талаараа 3 дахь 4 дахь шалтгааныг хэлье. 3 дахь шалтгаан бол хит их ажилдаг нөхцөл байдал. Өөртөө ч цаг гаргаж чаддаг. Өөртөө цаг гаргаад нэг ганц аяг хоол
ганц аяг кофе. За зарим тохиолдолд өөртөө бүр өстө цаг гаргаад дэлгүүр хэсээд өөрийнхөө дуртай нэг ганц юмыг авч чаддаггүй. Хит их ажилдаг. Бүх зүйлийг би ажил хийж мөнгө олох ёстой. Би гэр бүлээ тэжээх ёстой. Ингэж ижил би үүргээ гүйцэтгэнэ гэдэг нөгөө санхүүгийн нөхцөл байдал дээр маш их анхаарч хит их ажилдаг. Шүнж гэсэн илүү цагаар ажилдаг. Өглөө эрт босоод явдаг, орой мүд ирдэггүй, ажил дээр маш их цагийг зарцуулдаг. Ажил орлогоо бодсоор яваад амралтай орхидог. Тэгэхээр нөгөө ядарсан хүн тайван байж чаддаггүй. Толгой нь ингээд мөнхөд ажилласан хүн тайван байж чаддаггүй. Нэгээс нөгөөд шилжээл, нэг ажлаас нөгөөрөө үсрээл, за тэгэл нэг өдрөөс нөгөө өдөр рүү төлөвлөгөө гаргаал, өөртөө зүгээр нэг 5 минут суугаад амрах цагийг ч зарим тохиолдолд гаргаж чаддаггүй. Энэ нөхцөл байдлууд чи эргээд л нөгөө нэг тайван бус байдлыг өөртөө бий болгодог. Үргэлж нэг див дав хийсэн байдлыг бий болгодог. Тэгэхээр ийм хүмүүст өгөх зөвлөгөө нь юу байх вэ гэхээр 7 хоногт одоо доор хаяж нэг өдөр сайхан бүтэн амар гэр бүлдээ цаг зарцуулж үр хүүхдтэйгээ инээлдэж хөхрөлдөж одоо үнэтэй ресторанд хоол идэж парк дээр үнэтэй тоглоом дээр тоглоулна гэхгүйгээр зүгээр л сайхан гэр бүлтэйгээ байгаа ямаараа тоглож байгаа ямаараа хөгжөлдөж сайхан сэтгэлийн жилээгээ гарга. Тэр ажлын стресс, нерв, ажилтай холбоотой зүйлүүдийг сайхан март. Магадгүй та ингэж чаддгүй бол ядаж өдөрт 20-30 минутыг өөртөө зориул. 20-30 минут гэдэг бол бага штэ. За гэтэл өдөр болгон 20-30 минутыг өөртөө зарцуулаад сайхан амьдралынхаа тухай, өөрийнхөө стрессийн тухай бод. Өөртөө хэлэх үг байвал хэл. Магадгүй таныг хинч урамшуулахгүй байж болно. Хинч дэмжихгүй байж болно. Магадгүй эр хүн таныг хажууд ч нэг баг нь болоод тулах ёстой эхнэр чинь ч химэлж болно. Гэхдээ ямар ч үед та эхнэрээ ойлгож, дэрэгдэх байгаа хүмүүсээ ойлгож, тэр бүхнийг хүчтэйгээр туулах их нөхцөл байдал чинь ерөөсөө юунаас үүдэлтэй вэ гэхээр та амьдралаа хэрхэн яаж ухамсарлаж байна. Асуудлын шуурга бол хизээч намжихгүй шүү дээ. Ажил хийж итэл ажил дээр маш их стрессүүд үүснэ. За тэгэл бүтлгүүтлүүд үүснэ, алдаанууд үүснэ. Энэ бүх нөхцөл байдлыг тайван байдлаар шийдэж, тайван байдлаар зохицуулж тэр асуудлын шуурганд ундаг биш. Харин ирч хүчтэйгээр тайван байдлаар тэр дотор байгаа хүмүүстэй эерэг зөв нөлөөллийг бий болгож чаддаг тийм эр хүнийг та өөрийнхөө дотор бүтээгээрэй. Өдөр болгон өөртөөгөө ярилцсан. Өөрийгөө юу чадаад байна, юу чадахгүй байна, юу мэдээд байна, юу мэдэхгүй байна. Энэ бүхэн дээр маш сайн төвлөр. Мэдэхгүй байгаа зүйл дээр магадгүй тэр дүүнрээс асуу. Суралц. Ямар нэг зүйлийг одоо мэдэхгүй байгаагаа бусдад илэрхийлэхээр сул дорой болчдөг юм шээ. Харин асуулт асуудаг хүн бол хөгждөг хүн байхгүй. Асуулт асуудаг хүн. Асуулт асуухаа зогсооцсон хүн бол тэгэл нөгөө би мэдэн чадна гэдэг хинээтэй болоод за эцэстээ тэр нь бурууд зөвтгөр өөрийгөө хамгаалах гал ажлын орчинд ер нь амьдралын ямар ч орчинд ингээл стресс нервийг үүсгэдэг. Тэгэхээр болж игэл мэдгүй чадахгүй байсан ч гэсэн асуу, лавл, бусадтай ярилц, өөрийгөө тунгаа бод. Энэ бүх нөхцөл байдлууд чинь илүү их тайван байдлыг танд үүсгэдэг юм шүү. За дөрөв дэх нэг чухал зүйл бол нөгөө нойр дутуу байдал. Нойр дутуу хүн бол ууртай уцаартай байдаг. Ууртай уцаартай хүн зөв шийдвэр гаргаж чаддаггүй, алдаатай шийдвэрүүдийг маш их гаргадаг. Нойр дутуу байхад үргэж байгаа эрчүүдээс өөрөөс нь болж байгаа зүйлүүд ч байгаа. Шүн унтаж чадахгүй уцаа скролддог, кино үздэг, нөгөө тоглоом тоглодог. Маш олон эрчүүдийн нөгөө өөрсдөөс нь шалтгааллах буруу хөвшилтэй холбоотойгоор нойр дутуу байх нөхцөл байдлууд байдаг. Хүн нэг 3 хоног нойр дутуу явчихтал стрессийн төвшин маш их нэмэгддэг. Хийж чаддаг зүйлээ хийж чадахгүй болдог. Стресс бухимдал бүр дээцэгтэй хүрэх шахдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдал чи эргээд нөгөө нэг харилцааны олон талбар дээр танд сөрөг зүйлийг үлдээдэг учраас болж өгвөл нойроо бүтэн хадгалж сайхан унтж амарчээ. Өдөрт багадаа 7 цаг ихтэй 8 цаг сайхан унтж амарчээ. Ингэж унтаж амарна гэдэг бол өөрөө танд маш их хэрэгтэй. Адаглаад л та тархин амрааж байгаа байхгүй. Тарих гэдэг эргэтэн ингээл бүр ингээл амралтгүй ажиллаад бүр ингээд дарагдсан байхад 8 цаг унтахад сайхан амраал
нөгөө компьютерт рестарт хийсэн юм шиг л тийм мэдрэмжтэй болдог. Халалтууд нь нөгөө сенсүүд халаад байсан бол тэр халалтууд сайхан хөрдөг, эргээд химийн горимдоо ажиллах нөхцөл байдал, халахгүй нөхцөл байдлыг үүсгэдэг. Тэгэхээр болж өгвөл сайхан унтаж амарчий. Унтахаас өмнө одоо анхаарах ёстой нэг чухал зүйл манайхны нэг буруу дадлаг хөвшил байдаг л да. Унтахаас өмнө сайхан унтахаас өмнө гэл нэг уцаа нүдэн дээрээ тавьчих скролтдог. Хүний тархинаас мелатонин гэдэг даавар ялгардаг. Энэ даавар бол нөгөө гэрэлтэй үед бага ялгардаг байхгүй. Ялгаралт нь багасчдаг. Харанхуй болоогүй байна, унтах болоогүй байна. Гэрэлтэй байна гэдэг сигнал очоод нөгөө ялгаралт нь багасчдаг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг нойргуудах мэдрэмж чи ингээл улам уцаа цааш нь ухаал, ахаад нэг кино үзэх, ахаад нэг рил үзэх, ахаад нэг шорт үзэх, ахаад нэг тоглоом тоглох гэдэг мэдрэмж чи ингээл сэтэрсээр байгаад нөгөө нэг орой болтол магадгүй дараагийн өдөр рүү шилжээд 12 өнгөртөл нөгөө унтахгүй байх нөхцөл байдал, сэргэг байх нөхцөл байдлыг үүсгээд идэг. Тэгэхээр орой унтахынхаа өмнө уцсны хэрэглээнд хяналт тавиа. Болж игэл 9 цаг гээл уцаа сайхан саран дээр нь тавиад шаардлагатай дуудлага танд ирэхгүй бол магадгүй та тийм төрлийн ажил мэргэжлийн онцлогтой биш л бол сайхан уцаа дээш нь тавьчаад сайхан харанхуй орчныг үүсгэж жагаад тэгээд унтаад үзээрэй. Тогтмол цагт унтаж, тогтмол цагт сэрдэг ийм дадалтай болно гэдэг бол хүний амьдралд үнэхээр чухал байдаг шүү. За 3-4 дахь зүйлийг хэллээ. 3 дахь зүйлүүд дээр үзэгчдаа сонсогчдаа бас юу гэж бодож байна? Яг урмын ялгаа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар эрчүүдийг тайван бус байлгахад хүргэдэг 4 шалтгааныг хэллээ. За нэг дахь шалтгаан бол мэдээж санхүүгийн дарамт, 2 дахь одоо тайван бус байлгадаг нөхцөл байдал нь бүхнийг дотор хадгалждаг энэ мэдрэмж, 3 дахь нь хит их ажиллах байдал, за 4 дахь нь нойр дутуу байх гэсэн 4 зүйлийг би ярьлаа. Одоо үргэлжлүүлээд 6 зүйл байгаа. Тэгэхээр яг энэ 4-тэй холбоотой үзэгчдаа, сонсогчдаа бас бодож байгаа, ярьж байгаа, хэлхийг хүсэж байгаа зүйлүүд байвал 9986 104 5 гэсэн фри шууд утас болон мессежний дугаар дээр өөрийнхөө ярих хэлэх зүйлийг яг одоо шуудаар холбогдоод эсвэл мессежээр хуваалцж болно. За нөгөө талдаа Гэр бүлийн радио 104.5-ын пэйж хуудсан дээр болон гэр бүл судлаач Амарснаа гэсэн пэйж хуудсан дээр нэвтрүүлэг маань лайваар хүрж байгаа. Тэгэхээр үзэж байгаа үзэгчд маань бас олон эрчүүдийг урамшуулж меншн хийгээрэй. За нөгөө талаар ярьж байгаа зүйлүүдтэй холбоотой санаа нийлж болно, нийлэхгүй ч байж болно. Тэр бүхний харамгүй сайхан илэрхийлээрэй. Илгээгээрэй, коммент бичээрэй гэж хүсэж байна. За 5 дахь зүйл рүү оръё. 5 дахь зүйл бол эр хүнийг тайван бус байхад амар тайван байдал руу одоо халтахад хүргэдэг нэг чухал зүйл бол хөдөлгөөний дутагдал. Хөдөлгөөний дутагдал гэдэг зүйл яахаараа эр хүний ямар тайван байдалд хүргэдэг гэж магадгүй зарим хүмүүс бодож байгаа. Би танд хэлье. Удаан суух. Дасгал хийхгүй байх нь зөвхөн биеийг биш, сэтгэл санааг ч гэсэн ядраадаг. Дасгал хийснээр яадаг вэ гэхээр хүний зүрх судасны үйл ажиллагаа, булчингийн санах хой бүхий л зүйлүүд нөгөө сэтгэл зүйгчийн дагаа дэмжиж идэг байхгүй. Тэгэд ийм байхгүй үргэлж ингээд нэг суудлын ажилтай сууж байгаа л тэгэл гараал машиндаа суугаал тэгэл гараал гэртээ очлоо буудан дээрээ суугаал тэгэл орон дээрээ суугаал унтаал өглөө нь босоод эргээл машиндаа суугаал тэгэл ажил дээр очиж суугаал ажлаа тараал машиндаа суугаал ийм цикл байгаад байгаа байхгүй. Тэгэхээр битгий байнга суу. Дасгал хий. Дасгал хийн гэдэг чинь тэр булчингийн үйл ажиллагаанууд, бодисын солилцоог эрчимжүүлж байгаа байдал, зүрх судасны хэмнэл, уушигны ажиллагаа, үүнийг дагсан бүх хэрэгтэн систем, ходоод гиз, таван цул энэ бүх нөхцөл байдлуудыг чинь дасгал хөдөлгөөн маш их дэмждэг байхгүй. Дасгал хөдөлгөөн их нь наад зах нь байна шүү дээ. Гизний нөгөө гөрвөлцөх хөдөлгөөн бүх зүйлийг ингээд эрчимжүүлж идэг. Тэгэхээр маш сайн эрчимтэй ядаж одоо учир зүггүй гүгээд байдаггүй маа гэхэд өдөрт ядаж 20-30 минут сайхан алхах. Өдөр бүр 20-30 минут сайхан тогтмол алхалтыг хий. Энэ чинь таны сэтгэл зүйг маш сайхан дэмнэн амар тайван байх энэ нөхцөл байдлыг танд биежүүлж өгнө. Тэгэхээр 7 хоногт төлөвлөж байгаад болж үгүй. Өдөрт бол 20-30 минут тогтмол сайхан алхах. 7 хоногт хэд хэдэн удаа яг зорж байгаад өөртөө хэрэгтэй дасгалыг хий. Дасгал хийнэ гэхээр заавал одоо нөгөө гантил туухай муухай биш шүү дээ. Яг таны нуруунд ч хэрэгтэй, хөлийн булчинд чинь,
гарын булчинд чинь, хевлийд чинь хэрэгтэй заавал нэмэлтээр юм хийхгүйгээр хийж болдог маш олон дасгал байдаг. Тэгэхээр эдгээр нөхцөл байдлуудыг хий. За адаглаад дасгал хийж чаддаггүй маа гэхэд ядаж хүүхдтэйгээ сайхан тоглол. Хүүхдүүдтэй тоглоно гэдэг чинь тэр чигээрээ дасгал шүү дээ. Нөгөө морь болж мөлхөн, мөрөн дээрээ суулгана, хөөцөлдөжгүй, нуугдаж тоглоно. Нуугдаж тоглоно гэдэг чинь зүгээр нэг хөшигний ардалт ингээл нуугдахдаа адаглаад л гидсээ татна шүү дээ, тэ? Гидсээ татах үйл явцлага ядан чи явж шүү дээ. Тэгэхээр болж өгвөл ингээд нэг ядаж хүүхдүүдтэйгээ сайхан тоглол. Энэ бүх нөхцөл байдлууд чинь дасгал хөдөлгөөн чинь таны сэтгэл санааны байдлыг дээш нь өргөж өгнө. Амар тайван байхад нийцүүлж өгнө. За 6 дахь нэг чухал зүйл бол харьцуулалт. Эр хүн өөрийгөө бусдад харьцуулаад эхлэхээрээ сэтгэл зүйн хувьд доктортой биш болж эхэлдэг. Тэр ийм машин авчиж, тэр ийм байшин барьчиж, тэр ийм орон сууц судалдаад авчиж, тэр ийм плагрын газар авчиж, тэр надаас ийм илүү орлоготой юм байна. Нүдэн дээр харж явах томроод байна гэл. Бусдыгаа нөгөө өөрийнхөө амьдралтай харьцуулаад эхлэхдээ ийм байдлыг үүсгээд байхаар нөгөө амар тайван гэдэг зүйл үгүй болчдөг. Нэг бусдаас үргэлж хойно байгаад байгаа юм шиг ийм давчуу санд руу одоо би тэгэх хэвээр, одоо би ингэх хэвээр. Тэхийн тулд би магадгүй одоо бусдаас тутахгүй тулд ингэчий тэгчий гэдэг ийм байдлуудыг үүсгдэг. Хэрэглээндээ таарахгүй зүйлүүдийг хөдөлтөж авдаг. Эргээд нөгөө өөрийн дарамтанд ордог ийм нөхцөл байдлууд байдаг. Тэгэхээр яг ийм харьцуулалт хийдэг хүмүүст хэлэхэд та өнөөдрийн өөрийгөө өчигдрийн өөртөөгөө л харьцуул. Энэ бол үнэхээр тохиромжтой харьцуулалт байхгүй. Хүн өөрийгөө бусдаас дээгүүр хүнтэй харьцуулчихаар ингээд доош орчдөг. Бусдаас доогуур хүнтэй харьцуулчихаар хамраас хөө дэш гарчдаг. Тэгэхээр хамгийн зөв харьцуулалт юу вэ гэхээр та 3 жилийн өмнөх хүнийг өөрийгөө 3 жилийн дараах өөртөө харьцуул. Та ихэж чадчих, дэвшиж чадчих. Энэ бүхэн дээр л одоо дүгнэлтийг хий, харьцуултыг хий. Тэрнээс биш бусад хүмүүсийн тэр хүмүүс чадамжтай байж болно, танаас мундаг байж болно, магадгүй танаас мууч байж болно. Ямар ч нөхцөл байдал донд та бусдыг өөртөө битээ харьцуул. Харин өөрийгөө өөртөө харьцуул. Өөрөө өөртөө уралт, өөрөө өөртөө өрсөлт. Энэ бүхэн бол чухал шүү. Магадгүй талархах дадал хвшлийг та өөртөө хөвшүүлж чадахгүй бол бусдаа өөрийгөө харьцуулаад нөгөө амар тайван байдлыг өөртөө амар тайван бус байх байдлыг өөртөө үүсгэсээр л байх болно. Өөрийнхөө ахиц твшлийг тэмдэглэж сур. Магадгүй та уучлаарай гэж хэлж чаддаггүй байсан бол тэрнийг хэлнэ гэдэг чинь л та их нартайгаа эвтэй байх, бусадтай эвтэй байх тэр үе талгыг нээж байгаа. Тэгэхээр болж өгвөл өөрийнхөө харилцааны төвшөнд, санхүүгийн төвшөнд, зан чанарын төвшөнд, дадал хвшлийн төвшөнд, ажил мэргэжлийн төвшөнд, аавын төвшөнд бүх талбар дээр өөрийгөө өөртөө харьцуул. Энэ бүхэн бол үнэхээр чухал шүү. За нэвтрүүлгийн цаг өндөрлөхөд 7 минут үлдчихэж ямар хурдан юм бэ? За 7 дахь нэг чухал зүйл бол уужилж чаддаггүй байдал. Уужилж чаддаггүй байдал чинь нөгөө эр хүнийг үргэлж тайван бос байлгадаг байхгүй. Гомдол хорсол гэдэг зүйлийг дотооддоо хүн ингээл тэгэл яваад байна гэдэг өөрийнхөө дотоод амар амгалан байдлыг хамгийн ихээр үгүй хийдэг. Гомдол гэдэг зүйл бол нөгөө сэтгэлийн хор тавдар шүү. Гомдол гэдэг зүйл бол харилцааг тэр чигээр нийддэг, муухай олгодог. Эргээд л нөгөө тэр хүнийг харахаар л ингээл өргөстэй байдал үүсэл, тэрнээс улбаатаагаар буруу харилцаа үүсэл, тэгэл амар том бас байдал, стресс бухимдал үүсэл. Тэгэхээр уужилж чаддаг байх нь өөрөө чухал. Яг ийм уужилж чаддаггүй байдалтай холбоотойгоор миний одоо өгөх зөвлөмж нь юу вэ гэхээр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Уучлах нь бурууг зөвтгөж байгаа хэрэг бол огтхонч биш ээ. Харин өөрийгөө чөлөөлж байгаа хэрэг гэдгийг маш сайн санах хэрэгтэй. Өнгөрснийг байнга эргэж бодохоо багасгах. Зөвхөн ирээдүйдээр төвлөрөх. Энэ бүхэн бол өөрөө хамгийн чухал байхгүй. Тэгэхээр би тань дахиад хэлье. Уучлал гэдэг зүйл бол нөгөө буруутай хүнийг зөвтгөж байгаа хэрэг биш. Харин өөрийгөө чөлөөлж байгаа хэрэг. Энийг л ойлгох хэрэгтэй. Ингэж энийг л ойлгож чадвал та уучлж чаддаг болно. За 8 дахь нэг чухал зүйл нь юу вэ гэхээр гэр бүлийн харилцааны үл ойлголцол маргаанаас үүдэлтэйгээр амар тайван бос байдлыг харилцаандаа үүсгдэг тохиолдлууд ирчүүдэд байдаг.
Тэгэхээр гэр бүлийнхээ харилцаанд өчүүхэн жижиг зөрчил маргаанаас эхлээд том маргааныг эв зүйтэй байдлаар шийдэж чаддаг байх, харилцааны ур чадвар, зан чанарын төлөвшил, эдгээр бүх зүйлийг өөртөө суулгана гэдэг өөрөө чухлаа. Эдгээрийг суулгаж чадаагүйгээс үүдэлтэйгээр юу үүсдэг вэ гэхээр нөгөө амар тайван бус байдал, үргэлж харилцаанд ноёлж идэг. Тэгэхээр болж өгвөл хантайгаа сайхан ярилцсан, ямар ч маргааныг сайхан ярилцаад ойлголцдог бай. Ярилцахгүй үлдээсэн тэр маргаан чи ингээл дараад нь ингээл томроол яваад идэг аахгүй. Томроол яваад идэг. Улам бүр муудаал яваад идэг. Тэгэхээр болж өгвөл тогтмол ярилцсан. Болж өгвөл өдөр бүр доор хаяж 15 минутыг хантайгаа сайхан уцгүйгээр бие биенийхээ өдрөө харж байгаа сайхан ярилцсан. Сонсохыг ярихаас илүү чухал тооцсон. Маргааны үеэр ялалтыг биш, ойлголцлыг л одоо үлдээхийг зорь. Энэ бүх нөхцөл байдал бол нөгөө гэр бүлийн харилцааны зөрчил маргааны чинь хомж чадна шүү. За нөгөө талдаа 9 дэх эрчүүдийн одоо амар тайван бус байдалд хүрэгдэг зүйл нь өөрийгөө хит их буруутгадаг байдалтай холбоотой гэж би бодож явдаг. Алдаа бүрийг өөрийнхөө үнцэнтэй холбож боддог. Ийм хүн бол нөгөө тайван бус байдлыг өөртөө бий болгодог байхгүй. Алдах нөхцөл байдал хүний амьдралд ямар ч хэлбэрээр байж болно. Хүнд хэлбэрээр байж болно, хөнгөн хэлбэрээр байж болно. Алдаа дутагдал гэдэг зүйлийг заримдаа магадгүй санаатаагаар хийж болно, санамсаргүй хийж болно. Алдах гэдэг нөхцөл байдлаас хизээч айж болохгүй. Харин эсэргээр нь нөгөө энэ нэг өөрийгөө буруутгаж, өөрийнхөө үн цэнийг дарах нөхцөл байдлыг хизээч бий болгож болохгүй шүү. Энэ бол нөгөө халтай сөрөг зүйлүүдийн нэг. Өөрийгөө үн цэнгүй болгож харагдуулах, мэдрэх, үүнээс улбаатайгаар өөрийнхөө нөгөө сөрөг сэтгэл хөдлөлийг тижээх энэ нөхцөл байдал чи эргээд таныг тайван бус байдал руу одоо шилжүүлдэг. Өөртөө итгэлгүй байдлыг үүсгэдэг. Тэгэхээр болж өгвөл алдаа бол суралцах боломж гэдгийг л өөртөө сануулах хэрэгтэй. Өөрийгөө хит шүүмжлэх, өөртөө илүү их дарамтыг үүсгэх ийм нөхцөл байдлыг бий болгохоос одоо сэргийлэх хэрэгтэй. Жижиг амлалтаа ч гэсэн үнэлээд түүнийг хэрэгжүүлээд эхлэх юм бол өөрийгөө үнэлдэг болдог, өөртөө итгэдэг болдог. Энэ бүх нөхцөл байдлууд бол илүү чухал шүү. За 10 дахь нэг чухал зүйл бол амьдралынхаа бүх ачааг өөрөө шийдэн үүрнэ гэсэн энэ нэг хандлага, энэ нөхцөл байдлыг битгий голчлоорой, анхаараарай. Өдөр бүр хантайгаа цаг гаргаж, талархаж сайхан ярилцсан. Өнөөдөр юу хийж чадаагүй, өөрийгөө хянаж чадах хүчин зүйлүүдийг, чармаалт гаргаж үлдээх зүйлүүдийг хийж сур. Итгэл найдвар гэдэг зүйл бол хаанаас ирдэг вэ гэхээр энийг танд таны ханчин өгдөг зүйл, таны үр хөвгчин өгдөг зүйл, таны амьдралаа үндсэнтэй ухамсартай тооцож байгаа тэр сэтгэлгээ нөхцөл байдлаас чинь ирдэг зүйл. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг бодтойгоор бодож аль болох өөрөө бүх зүйлийг ганцаараа өөрнө гэж хизээч битгий зүтгээ. Хизээч битгий энэ тал дээр махар. Таны чадах зүйл бий, чадахгүй зүйл бий. Үүнийг хүлээн зөвшөөр. Та супермен биш шүү дээ. Та баатар биш. Тэгэхээр болж өгвөл эдгээр зүйлүүдийг хийгээрэй гэж уриалж байна. За Монгол ирчүүдийг амар тайван бус байхад хүргэдэг шалтгааныг за мөн үүнээс гарах зөвлөмжтэй хамт миний хувьд хүргэлээ. Тэгэхээр амар тайван байдал гэдэг бол таны гэр бүлийг одоо доктортой сэтгэл ханамжтай байлгаж чаддаг хамгийн чухал зүйл. Таны гэр бүл танаас төгс төгөлдөр байдлыг хүлээдэггүй. Харин хүнд хэцүү үед түшиг болж чадах амар тайван зангич нь л хүлээдэг. Асуудал маргаан зөрчил нөгөө нэг хилж ирэхгүй хийсч ирнэ шүү дээ. Хүн болгонд л ийм нөхцөл байдал үүснэ. Харин ийм нөхцөл байдал болгон дунд чанга дуурдаг, орилдог, хашгирдаг, тайван бус байдлыг бий болгодог ийм эр хүнийг биш. Харин амар тайван байж чаддаг ийм нөхцөл байдлыг та өөрийнхөө харилцаанд биежүүлээрэй. Энэ бол өөрөө чухал шүү. Хэрвээ та энэ асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Миний дэргэд гэр бүлийнхэн маань тайван байж чадчихэв үү гэд. Хэрвээ та гэр бүлийнхнээ тайван байлгаж чадж байгаа бол та хамгийн зөв зам дээр явж гин гэсэн үг.
За тэгээд тайван зан эр хүний хамгийн том хүч юм шүү гэдэг үгээр өнөөдрийнхөө урмын алхаа нэвтрүүлгийг жаргаж байна. Урмын алхаа нэвтрүүлгийг үзсэн сонссон бүхий л хүмүүстээ маш их баярлалаа. Үргэлжлүүлээ та гэр бүлийн радио 104.5-ын хөгжим мэдээллүүдийн хөтөлбөртэй хамт байгаарай. Эр хүн тугч барьдаг, тугалж хариулдаг гэдэг үстэй. Хэрвээ туг барин мандаж яваавал амжилтаа дахиад нэг шат ахиулахад чинь бид дэм болъё. Тугал хариулж яваавал ганцаардал өвдөлтөө эдгэх сэтгэлийн дэмийг бид өгье. Монгол эр хүний дотоод хүчийг сэргээх урмын алхаа нэвтрүүлэг.